тухайн үед чинь Наз дондод ерөөсөө тусаад тогтсон гэж өнөөдөр бидний хэлдэг нэг 3 улс байлаа шүү дээ. Энэ бол Оросын эзэнт гүрэн, энэ бол Манжчин улс, энэ бол Япон. Өөр тусгаар тогтсон улс байдаг байл. Колоничлогч гүрнүүд бол хэдийнэ Аз дондод нэвтрээд ирсэн байл. Хүчний хайрцаг яаж өөрчлөгдөж ирсэн. Оросын эзэнт гүрэн хүчрхэг болж байлаа. 1911 он Чин улсын засаг захиргааг түлхэн унгааж 8 дугаар богдож авсан дамбыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоос сэргээв. Анхны засгийн газрыг 5 ямтай байгуулж тус бүрийн сайдыг богд хааны зарилгаар томилжээ. Монголчууд тусгай тогтнолоос сэргээсний дараа манай хувь заяаг үндсэндээ манай хоёр хөрш гүрэн шийдсэн шүү дээ. Түрүүн бид дурдлаа, энэ бол хяактын хэлцээр. Бид тусгай тогтнолоо ухарсан. За нэгдүгээр 1915 онд 3 улсын хэлцээрээр Монгол улсын олон улсын эрхцэн статусыг анхудаа тодорхойлсон. Гэхдээ бид Дондод иргэн улсын бүрэлдэхүүнд үлдсэн шүү дээ. 1911 оны үндэсний хэрэгжлээний хувьсгалын үр дүнд олсон энэ ололт маань 1912 он өдгөрөө 15 он автономит болоо. Хятадын Дондод иргэн улсын газар нутгийн хэмжээ 19 оны сүүл ихэд богд хаант Монгол улс байхгүй болсон. Юу болсон? Хятадын бүрэлдэхүүн хэсэгт орсон. Монгол улс байхгүй болсон. Гэхдээ юунаас болоод яач өгсөн гадны төрөмгийлэл гэж ярьдаг. Энэ бол худлаа. Сүүлдээ 10,000 зэрэгтэй ирээд Монголыг эзэлж аваад тэгээд одоо байхгүй болгоцсон юм а гэж яриад байгаа юм. Гэтэл энэ дотоод шалтгаантай бүгд тодорхойлох шин чанар нь дотоод юм шүү таминэ. Дотоод. Манайхан өөрөө зээлд баригдаад нэг хоёрдугаар төрөө удирдах байсан тэр хүмүүс дотор муу сэтгэлтэй муухай явдалтай улсууд их олон байсан учраас тэр ноёдууд мөнгөнд их дуртай. Одоо өөрөөр хэлбэл авилга гээд авах юм да. Жигтэйхэн дуртай. Өөрөө төрөө удирдах чадхаа болоод за ер нь болио гэдэг өөртөө сайн дураараа тусгай тогтнолоос татгалзаж гадны бүрэлдэхүүн хэсэгт орсон энэ 100 жилийн өмнөх асуудал. Би нэрээр нь хэлж чадна. Монголын автоудмын ноёдууд засагт байсан хүмүүс гадаад яамны сайд цэрэнд орж, цэргийн яамны сайд жаминд орж, жаминд орж, сайн оюун хаан соддонд орж, за Фунцэг цэрэн энэ төргээд олон ноёдууд бий бүгд. Хаданда харын ноёдууд. Нэг нөгөө ярихад автоудмын ноёдууд шүү дээ. Бүр түүгээс орох болохоо болоо тамина. Одоо энэ улаан Орос хэсэг ороод ирэх юм. Тийм учраас түргэн одоо бидний аварч хамгаалж гэж Хятадын цэргийг хүртэл тусламж гуйсан. Бүр тоосч авсан. Одоо энэ оюун зүрхийн хөтөл дээр бүр гойлон хөгжмөнтэй тоосч авсан зураг хөргөн бүгд байж байгаа шүү дээ. 1919 оны 11-р сард алдагдсан. Монголчууд түүхэндээ анх удаа өмнөд хөршдөө тусгаар байдлаа алдсан хугацаа өдөр бол 19 оны 11 сарын 17 гэж өдөр байдаг. Энэ өдөр Монголын хэлхээс баригчид өөрсдөө гарын өсөв зураад тусгаар тогтнол байдгаа автономид хэлхээсээ татгалзсан байд. 97 жилийн өмнө. Дөнгөж саяхан. Энэ ноёдын гарын өсөв зурсан ноёдын үр сад одоо амьдарч л байна. Ингээд монголчууд дахиад газрын зураг дээрээс алга болсон. 11 оны хувьсгалын үр дүн алга болчихсон.
Энэ хооронд Монголын асар олон нөгөө 11 оны ховсголыг удирдахжсэн удирдагч нар алуурчихсан. 1912 оноос эхлээд 1919 оны 11 сар хүртэлх хугацаанд Монголын бараг энэ 11 оны ховсголд оройлон оролцож исэн бүх хүн үгсэн, алуулсан. Орос, Хятад, за мөн дотоодын зөрөлдөөний улмаас 3 шалтгаан байна. Ганцхан Орос нь надад Хятад надад исэн чинь биш. Өөрөөсдөө бас ороочихсан юм бол байна монголчуудын төвд. Эцсийн үр дүн нь юу болсон? Тусгаар улс байхгүй болсон. Манай түүхэнд одоо хүртэл нэг толболж үлдсэн нэг асуудлыг бол бид заавал одоо шийдэх ёстой. Монголын засгийн газар өөрсдөө 1918 онд Дундад тэргийн улсын цэргийг урьж ирүүлсэн байна. Хоёрдугаарт дахиад 1919 онд Дундад тэргийн улсын цэргийг дахин 2 удаагаар эрхийг зөвшөөрсөн байна. Энийг бид өөрсдөө л өгшүүлж хийсэн шүү дээ. Үндсэндээ одоо большевик хосгол гарлаа. Тэгээ большевизм айлаас Монгол орныг хамгаалах хэрэгтэй. Тухайн үед чинь бид олон улсын эрх зүйн үднээс бол Дундад тэргийн улсын бүрэлдэхүүн л байсан шүү дээ. Яг тийм гэрээгээр бол манай гадаад бодлоо батлан хамгаалах асуудыг бол Дундад тэргийн улсын засгийн газар хариуцж байсан. Хягтын 3 улсын гэрээгээр батлан тогтоосон гадаад Монголын өөртөө эзэрхэх засаг 1919 оны эцээр унсан юм. 1919 оны дунд үе болоход Монголын нийслэл хүрээ, Улаастай, Ховд, Хягт зэрэг чухал бомбт газруудад 10-ад мянган хятад цэрэг ирж байрлсан мэдээ буй. Улмаар 1919 оны 11-р сарын эхээр хүрээнд ирсэн генерал Сүүшүжан Монголын автономийг устгах нь тушаалын хэрэг болохыг сануулж өргөх бичгийг гаргуулахаар хүчлэн шаарджээ. Сүүшүжаны тулгалтыг нөхцөл байдлаас гарц олж чадаагүй дээд хурал зохион өгсөн бичгийг монголоор орчуулан 5 ямын хамгыг дарж 11-р сарын 17-ны өдөр автономит гадаад Монголын засгийн газрын бичиг нэрээр өргөжээ. 1919 оны 11-р сарын 22-нд 3 улсын гэрээг цуцалж гадаад Монголын автономит эрхийг халсан тухай Дундад улсын ерөнхийлөгчийн зарлиг гарч 12-р сарын 16-нд Монголын олон хошуудад зарлан мэдэгдэв. 1920 оны 1-р сарын 2-нд Монголын өөртөө эзэрхэх засгийг устгасан тухай ёслол нийслэл хүрээнд болж Монголын засгийн газрын тамга хэргийг хураан Монгол цэргийг тарааснаар Хятадын цэргийн захиргаа тогтов. Тэр үед бид Дундад тэргийн улсаас их хэмжээний зээл авсан. Шан харамж авсан. Манай нэртэй ноёдууд бүгд 1920-ад оны ихээр Бээжинд танилцгай хийсэн. Дундад тэргийн улсын хөгжилтэй танилцсан. Өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа вэ? Ерөнхийдөө тийм байгаа шүү дээ. 1921 он Ардын журамт цэрэг эх орноо харийн төрөмгийлэгчдээс чөлөөлж 7-р сарын 11-нд тусгаар Монгол улсын шин засгийн газрыг байгуулав. Ардын хувьсгал бол Монгол улсын тусгаар тогтноол шин төрийн суурийг тавьсан хамгийн чухал үйл явдлуудын нэг юм. Үйл явдлыг өөрчилсөн бид зөвлөлт орсон улсыг түшгээсгээр аргагүй болсон нэг нөхцөл явдал бол Вашингтоны баг хурал юм байна. Вашингтоны баг хурал бол 1922 онд болоод тэр гэрээгээр бол тэр хилцээрт оролцсон бүх улсууд Дундад тэргийн улсын нутаг дэвсгэр засаг сархааны бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрсөн юм гэрээ байхгүй. Тэгээ тийм учраас тэр гэрээний дагуу тэр хуралд оролцсон өрөндийн орнууд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө түшиг ганц толгоор нь зөвлөлт орцуулсан үлдчихэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн үеийн Монголын шин төрөөс одоо дэмжиж тусламж хүсэх тэр үзэл баримтлалын хувьд таарах нь бол зөвлөлт орсон. Тийм ээ. Тухайн үеийн нэгдсэн үндэсний байгууллага буюу Үндэсний лигийн холбооны хурал 1921 оны 11 сараас 1922 оны 2-р сарын 6-ны хооронд Америкийн нэгдсэн улс, Англи, Франц, Япон, Итали, Бельги, Голланд, Португал, Хятад улсууд оролцсон Вашингтон хотод болсныг Вашингтоны баг хурал гэдгээ. Энэ хурал маш олон асуудлыг хэлсэн байна. Үүний дотор шинээр үүсэн бий болсон Хятад улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, засаг захиргааны халдшгүй байдлыг хүндэгдэх
гэх зарчмыг дэлхийд тунхаглан баталсан байна. Энэхүү Вашингтоны тунхаг нь Хятад улс манжийн үргэлжлэл хил хязгаар нь манчин улсын хилээр тогтоогдно гэж заасан нь угтаа Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүн гэж үзсэн хэрэг байлаа. Үүгээр Хятад улс манжийг залгах эрхийг өөртөө авсан нь Монгол улс Хятадын хууль ёсны гадар нутаг болохыг баталгаажуулсан шийдвэр байв. Энэ цаг хугацаанд зөвлөлт холбоод улс нь өөрөө дэлхийд бүрэн хүлээн зөвшөөрөгдөг байсныг ойлгох хэрэгтэй. Дараа нь 1924 онд зөвлөлт Хятадын хоёр талын яриа хэлцээрээр Монголын эрх зүйн статусыг мөн Дунд Тэргийн улсын бүрэн эрхийн бүрэлдэхүүнд байхаар тогтоож шийдсэн. 1924 онд зөвлөлт Хятадын хооронд маргаантай асуудлыг шийдвэрлэх тухай гэдэг 15 зүйлд хэлэлцээр байгуулагдсан. Энэ хэлэлцээрт гадаад Монгол бол Хятадын газар нутгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн гэж заалтыг оруулж өгсөн. Энэхүү хэлэлцээрийн 5 дугаар зүйлд зөвлөлт холбоот улсын засгийн газар нь гадаад Монгол бол бүгд найрамдах Хятад улсын салшгүй хэсэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрч Хятадын бүрэн эрхт байдлыг хүндэтгэн. Өөрийн улсын бүх цэргийг гадаад Монголын нутаг дэвсгэрээс эргүүлэн татах ажлыг хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн дагуу хэрэгжүүлнэ гэж заажээ. Сталин яагаад Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалахыг хүсв гэдг нь бол хамгийн нэгдүгээр тавих асуудал. За нэгдүгээр шалтгаан гэвэл мэдээч хэрэг Монгол улсын стратегийн байршлын ач холбогдол гэж шуудхан хэлэхэд болно. За Монгол улс нь зөвлөлт холбоот улс Хятадын хоорондын буфер улс байх ёстой. За Монгол улс тусгаар байдалтай буфер улс байсан тохиолдолд за ирээдүйд Хятадын гоминданы засаглал зөвлөлт холбоот улсад ямар нэгэн байдлаар занал хийхээс бол урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой байсан байгаа юм а. За тухайн үед Хятадд Мао Цзэдуны хувьсгал ялалтанд хүрээгүй. За харин гоминданы засаглал байсан гэдгийг бол бүгд мэдэж байгаа байх. За зөвлөлтийн дараа байгуулагдсан дэлхийн хамгийн анхны социалист загвар бүхий улс байсан тул за Сталин үүнийг хадгалж Монголыг цаашид социалист коммунист чиг баримжаатаагаар замнуулахыг хүссэн байгаа юм а. Монгол улсыг зөвлөлт одоо өөрсдийн нөлөөнд мөн одоо өөрсдийн хамгаалалтанд давхар байлгахыг хүссэн. За зөвлөлтүүд Монголыг алдчихвал за Монгол Хятадын мэдэлд орох байсан юм. Тухайн үедээ бол за хэрвээ Монгол улс одоо Хятадын нөлөөнд орох аваас зөвлөлт холбоот улсын алс дорнод бол одоо ирээдүйд нэг өдөр бол Хятадын аюул занал хийлийн гол бай болох байсан учраас яалтчгүй гадаад Монголыг бол тусгаар улс байгуулах зайлшгүй одоо шаардлага Сталинд байсан гэсэн үг ээ. Тэгэхээр тэр үед Монголыг яагаад одоо бие даасан улс тусгаар улсын хувьд хүлээн зөвшөөрүүлэх одоо шаардлагатай байваа. Оросод яагаад ийм их шаардлага байваа гэдгийг авч үзэх зүйтэй юм л да. Хоёр талын юм байна гэж би хардаг юм. Юуны өмнө Сталины нэг геостратегийн тооцооны асуудал. Монгол бол яах чаргагүй бие даасан буфер улсын хэмжээнд байж Оросын холбооны улсын тэр асар урт хил буюу Сибирийн урдх одоо хилийг хамгаалах одоо ийм фактор хүчин зүйл болж байгаа юм л да. Шууд одоо Хятадтай хэллэхгүй гэсэн үг шүү дээ. Тэгээ геостратегийн тооцоо нь ерөөсөө тэр. Энэ нэг буфер халахвч буюу бас түшиц геополитикийн хоёр том ойлголт байж байгаа шүү дээ. Халахвч улс буюу түшич улсын тухайн асуудал. Яах чаргагүй энэ үүрэг рол ар Монгол дээр ирчээд байхгүй юу? Яалтын их гурван уулзалтаас өмнө бол Москвад сууж байсан Америк нэгдсэн улсын элчин сайд Сталинтай хэд хэдэн удаа уулзаж ярилцсан байдаг. Сталин 44 оны 10 сард Москвад сууж байсан Америк элчин сайд Аврил Хариман гэх хүн байсан. Энэ Аврил Хариман гэж хүнээр дамжуулаад өргөжүүлэлтэд явуулж исэн болзлуудаа. За элчин сайд нь тэр үед 10 сард 44 оны 10 сард бичсэн нэг цахилгаан одоо түүхэн ач холбогдолтой цахилгаан байна л да. Тэр цахилгаанд Хариман юу гэж бичсэн бэхээр урд шин Сталин надтай уулзлаа. Уулзаад Японы эсрэг дайнд орох болцлуудаа маш тодорхой ярьж өглөө. За энэ дотор өмнө нь Тегеранд яриаггүй нэг асуудал бол гадаад Монголын тухай асуудал юм аа.
гадаад Монгол буюу бүгдаанаас Монгол ард улсын статус квог өөрөөр хэлбэл статус кво гэдгийг Сталин юу гэж ойлгож байгаа нөхөр олон улсын эрх зүйн субъект болгоно бие даасан гэсэн ийм асуудал ярьлаа. Элчин сайдын хувьд энэ бол надад тийм гайхмаар асуудал биш байна. Яагаад гэвэл би дайны дараа Зөвлөпот улс Сибирийн асар өргөн нутгийн аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг үүднээс Монголыг тусгаар тогтнуулах нэ гэдэгт бол би гайхгүй байна гэж бичсэн байна. Тэгэхээр зөвхөн одоо Кримд гинтхэн 45 оны 2 дугаар сард Монголын асуудал гараад ирсэн юм биш. Тэ? Өмнөөс нэлээд олон сарын өмнө Москвагаар одоо элчин сайдаар нь дамжуулаад Сталин бол Рузвельттэй харьцаж өөрийнхөө бодлыг бол ойлгуулсан байна шүү дээ. Тэгэхээр бол Рузвельт бол 45 оны 2 дугаар сард бол зочоогүй энэ асуудалд тэ мэдчихсэн. За тийм учраас Рузвельт ямар алхам хийсэн бэ гэхээр 44 онд дэд ерөнхийлөгч Воллсыг Хятад руу Төв Аз руу явуулсан байгаа. За энэ явуулахдаа эхлээд бол Монголоор орно гэсэн төлөвлөгөө байгаагүй. За явцын донд яасан гэхээр тэр үед яг одоо Шинжаан Монголын хооронд хөлийн бодлон гарсан 44 оны хавар. За энэ учраас ер нь Рузвельт энэ зөвлөлт театрын хооронд оршдог асар уудам нутагтай геостратегийн чухал байралтай Монгол гэдгээр энэ дэд ерөнхийлөгчөө очуулъя. Ер нь ямар статустай ямар хэр зэрэг бие даасуулсан бэ? Үзээд ирэг гээд. Энэ Монгол Хятадын асуудал ялангуяа Монгол Хятадын хил хязгаарын түүхэн асуудлыг олон 10 жил судалсан Он Латиморгог дагуулж явуулсан. Волс гэдэг хүн бол цагаан ордонд очиж илтгэлээд явахдаа гадаад Монгол гэдэгчийг Хятад биш юм байна. Тэнд Хятадууд байдаг юм байна. Гадаад монголчууд нь өөрсдөө засгийн эрхээ барьдаг юм байна. Тийм ээ? Ерөөсөө Монгол гэсэн тусдаа болсон юм байна. Хятадтай огт хамааралгүй юм байна гэдгийг цагаан ордонд тайлбарласан хэлэгчтэй тийм. Энэ бол Ялтын баг хуралдаа нэг Монголын тухай асуудал яригдах нэг нөхцөл болсон. Биеэн дааж цаашид өөрийгөө аваад явах ийм бололцоотой, ийм чадвартай ийм улс байна. Хятадууд өөрийн хэсгээ гэж ингэж үздэг нь бол бодит хэрэг дээрээ бол биш байна, бодит байдал нийцгүй байна гэсэн ийм дүгнэлт хийсэн байдаг юм л да. Энэ дүгнэлт цаашид нэг Ялтын одоо баг хурал буюу Ялтын уулзалтын үеэр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн баримтлсан байр суурийн үндэс болсон байдаг. 45 оны 2 дугаар сарын 4-өөс 2 дугаар сарын 11-нд бол одоо Америк нэгдсэн улс, Их Британи, Зөвлөпот улсын төрийн тэргүүн нарын Кримийн уулзалт болсон тийм ээ. Крим гэдэг нь одоо бид нар Ялтын гэрээч гэж ярьдаг. Ялтын гэрээнд оролцохдоо зөвлөлтийн удирдагч нэг нөхцөлийг хатуу тавьсан. Монголын тусгаар тогтнол статус квог хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Японтой байлдахгүй гэдгээ их гүрнүүдэд тулгын шаардсан юм. Их гүрнүүд нөлөөнийхөө хүрээг хэрхэн хуваах талаар одоо ярилцсан баг хурал гэж ойлгож байна. Тэгэд энд бол зөвлөлт холбоот улс алс орнуудад Японы эсрэг дайнд оролцох энэ нөхцөл байдлын тухай ярилцсан байдаг. Тэгэд энэ нөхцөл байдал дээр бол Сталин хэд хэдэн болцол тавьсан. Ялтын хилцээр буюу Японы эсрэг зөвлөлт ус оролцох улс төрийн нөхцөл болцлуудыг хилцэж Ялтад тохирсныг одоо Ялтын хилцээр гэж бид ярьдаг шүү дээ. Дайнд дуусаагүй байсан. Японтой байлдаж исэн гол улс бол Хятад байсан. Тэр үед бол Хятадын дээд эрхийг барьж исэн одоо Гоминдан намын тэргүүн Чанкаши бол бүгд найрамдах Монгол ард улсыг Хятадын нэг хэсэг гэж үзсэн хэвээр байсан. Тийм учраас одоо гол энэ байлдаж байгаа холбоотноо үргээхгүй тулд статус кво гэдэг үгийг хэрэгэлсэн байдгийг. За энэ дээд түвшний уулзалтын гол зорилго бол юу байсан бэ гэхээр Америкийн нэгдсэн улс Японы эсрэг дайнд зөвлөлт толгойд улсыг оролцуулахтай холбоотой ийм асуудлууд байсан. Үндсэндээ бол Японы эзэнт гүрний харамыг 7-8 сая хүнээс тэгээ номхон талын арлууд ингээд зэрэг нь хуваагдсан. Номхон талаа маш олон арал байгаа шүү дээ. Сайфан арал мад, Гуам арал, Окинава гэдэг ингээд Японоор маш хүчрэг байсан. Энэ хүчрэг дайсныг бол үндсэндээ тэр Америкийн талын дүгнэлтээр бол ер нь ганц одоо Америкийн цэргийн хүчээр ингэж эзэвл дийлэхгүй мэт тийм учраас зөвлөлтийг оруулах нь зүйтэй байна. Америк яг хуурай замаар Кавантууны армийн эсрэг
Америкийн нэгдсэн улс Английн холбоотны зэргүүд бол цэргийн ажиллагааны ус асар үнэтэй байсан. Тийм учраас бол Америкийн нэгдсэн улс Win-Lease Act-ийн дагуу бол Чанхашигийн хятад бүх талын тусламж үзүүлж ирсэн. Гэвч бол Чанхашигийн хятад бол Японы эсрэг дайнд байлдахаасаа илүү Мао Цзэдун Чанхаши хоёр хоорондоо их байлжсэн. Энэ хоёр маань хоорондоо байлж байгаад 30 донд Японы нэг халдлага эхлэнгүүт үнэндээ нэгдсэн эвдэрлийн фронт байгуулсан. Эхлээд нийтэндээс Японы эсрэг байлтаа, нийтэндээс. Тэгчээ дараа нь өөртөө байлтыг. Тэгээд хамтарсан одоо тэгээд цэргийн хүч гаргаад хамтарсан команд, хамтарсан төлгөө усурсан бол бас амжилт олоогүй. Хэдийгээр Японы талаас давуу хүчтэйсэн бол амжилт яг тэр хоорондоо басан гэж маргаад хоорондоо байлдах ч юм уу, эзэгтэй үед нэгэндээ галын хэмжээ үзүүлдэг, эзэгтэй үед нэгийг орхидог ч юм уу, тийм. Одоо зэрэг нэгнийхээ ардлыг хамгаалдаг гэж тэгж чадаагүй. Япон зүгүүд тэр номхон талаа арлуудаар байлж хад эзэн хамдаг маш үнэч. Япон зүгүүд маш чадварлаг эцсийн хүрт байлддаг. Тэр утгаар тушаал өгснөөс 40-50 жилийн дараа 80 он хүртэл Япон зэргүүд Филиппиний байд байж лсэн баг. Ийм хүчтэй байсан бол Японы их газраад Хоккайдо арлуудаа уртлын үнзүгийн арлуудаар ингээд одоо Америк зэрэг буулаа гэж бодох юм бол маш хэцүү парцааны дай Америк золиослын дайн болно гэдээ ойлгосон байсан. Тийм учраас энэ дайн бол баг 50 урт үргэлжлэх юм байна гэсэн тооцоо хийсэн. Тийм учраас зөвлөлтийн зэрэг оруулахаас өөрөхгүй тэр зөвлөлтийн зэрэг дагаад манай зэрэг орсон. Ийм учраас зөвлөлт толгойд улсыг Японы эсрэг дайнд оролцох нь хамгийн одоо гол зөв шийдвэр юм гэдгийг Америкийн нэгдсэн улсын зэнжийлтэ шийдчихсэн. За ингээ ихний тохиролцоо хийгээд Сталин болов Пацтанд очижсэн. Тэгэхэд бол өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсаас ямар асуудал гарч ирсэн гэхээр Америк бол асар хүчтэй зэвсэгтэй болсон. Энэ одоо мэдээлэл. Энэ нь бол өөрөөр хэлбэл юу вэ гэхээр 7 сарын яг тэр 16-18-нд бол Нью Мексикийн Алмагордын цөлд Америкийн нэгдсэн улс бол анх удаа хүн төрөлхтөн хөтөл атом зэвсэг хэмжилттэй эзэмсэн. Америкийн нэгдсэн улс өөрөө атомын зэвсэгтэй болцсон учраас бол одоо Японыг бол дангаараа буулгаж авах юм боломж бүртлээ. Цаад санаа нь юу гэсэн бэ гэхээр ер нь бол Японы эсрэг дайнд зөвлөлт толгойд улсыг оролцуулах шаардлага бол одоо үндсэндээ байнгүй юу ийм асуудал бас Женжин штаб дээр яригдчихсэн. Зөвлөлтийн зэргийг одоо Алстормд оруулахгүй байхад Монголын тусаад асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Ер нь Оросыг гоохгүй тэр Монголын тусаар тогтмол мохтонтой боловсролын бүр байхгүй болгоё. Бараг их юм биш үү гэдэлсэн боловч одоо Америкийн нэгдсэн гүрэн нэг галтэр бол нэгэнд хөдөлсөн улс төрийн том одоо гүрний тохиролцоо бид тохиролцоосоо гарахгүй гэж шийдсэн. Энэ бол одоо маш чухал эзэгтэй үеисэн. 8 сарын 6-нд нь Хирошима дээр 8 сарын 8-нд нь Нагасаки дээр атом зэвсэг хийж байгаа байхгүй. Яг одоо Японы эсрэгтэй. Тэрвээ Америкууд зөвлөлтийн зэрэг оруулахгүй өөрөөсөө атомын бомбоор асуудал шийдсэн бол бидний тусаа тогтмол асуудал шийдэгдэхгүй. Хоёрдугаар Америкууд дахиад атом бомб хийхэд бас дахиад 2-3 сарын хугацаа шаардж ирсэн. Америкийн нэгдсэн улс бол Америкийн нэгдсэн улс зөвлөлтийг Японы эсрэг дайнд татаж оролцуулах зайлшгүй одоо ийм шаардлагатай байсан. Тэгэхгүй бол Японтой алс орнод номхон далайд одоо хийж байсан энэ дайн олон жилээр цаашид дуусахгүй үргэлжлэх магадлал их байсан. Тэрийг одоо нэгэнт одоо Европод дайн дууслаа. Гитлерийн Герман ялагдах нь одоо тодорхой болсон ийм нөхцөлд Японы эсрэг дайныг дуусгах шаардлага бол яах чаргагүй одоо тулгарсан. Тэгээ Оросыг энэ дайнд оруулахгүйгээр ерөөсөн энэ хизээ дуусгах нь бол тодорхой биш. Цаашид асар их одоо гар цохиролтой тийм ээ гай зовлонтой үргэлжлэх одоо ийм магадлал их байсан учраас энэ зэрэг одоо зүйл дээр тохиролцож буулт хийгээд Оросыг татаж оруулах л одоо ийм л байр суурь эзэлсэн. Кримийн уулзалтан дээр бол Черчилль бол Монголын асуудлыг нэг сонирхоогүй.
Черчиллийн хувьд бол Европын хувьд заяа маш чухал байсан. Ялангуяа Польш. Дайны дараа Польшийг одоо яах вэ? 45 оны 2 дугаар сард гарсан Ялта Кримийн баг хурлын төгсгөлийн баримт бичигт бол энэ бүх асуудлууд туссан байдаг. Үүн дотор Зөвлөлт улс Японы эсрэг дайнд орох болцлууд гээд нэгдүгээрт нь Монголын тухай асуудал байна. Нэгдүгээрт нь. Тэгэхээр нэгдүгээрт орно гэдэг бол үнэхээр энэ асуудал бол Зөвлөлт улсын хувьд түүний удирдагч Сталины хувьд бол чухал асуудал байжээ гэдгийг л хэлж байгаа юм л да. Тэгэхээр бол Сталин бол үүнийг нэгдүгээрт оруулж бичүүлсэн байна. Сталин Рузвельтэд хандаад дундад иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлэхэд та нар хариуцсан үсттэй гэсэн ганцхан өгүүлбэр хэлсэн байдаг. Тэгэхээр зөвлөлтийн эрх ашигын бүсэнд бүгд найрамдах Монгол ард улс орсон. Тэгэнгүүт энэ хятадын эрх ашиг хөндөгдөж байгаа. Энэ 45 оны Яалтын гэрээ 1945 оны 6 сарын хүртэлээс 3 гүрнээс өөр халиагүй нууц байдал байсан. Хинч мэдээгүй. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс тэр үед ерөнхийлөгчөөр хамлагчид байсан Трумэн гэж хүн Чанкашиг 45 оны 6 сард Кримийн хуралдааны нууцыг задарсан. Нууцаар өгсөн ба. Тэгээд Чанкашигтай уулзахад Чанкаши хэлсэн бид. Трумэн. За энэ та нарын Кримийн хурлаар тогтсон бүх юм чинь бид нар үлдээж зөвшөөрч байна. Болно. Яриад болно. Тэр одоо Артур Азийн хуваахад баах юм ярьсан байгаа ш та бүхэн ярьсан баг. Ганцхан эндээс энэ бүгд найрамдах Монгол ард улс гэдэг юм хасаад өгч юм. Гадаад Монголын тусгаар тогтсон гэдэг юм болоод өгч. Энийг одоо юу яах вэ? Та нөлөөлөж. Түрүүмэн хэлсэн байт. Энэ ингээ Кримэд яриад тохирчихсан юм аа. Чи Сталинтай өөрөө уулзраа. Сталин чи одоо чирээ одоо. 1945 оны 6-аас 8 дугаар сар хүртэл урт хугацаанд үргэлжилсэн дундад иргэн улс Зөвлөлт холбоот улсын хооронд байгуулсан найрамдал эдгэлцлийн гэрээ хэлэлцээр зөвхөн бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолын асуудлаас болж сунжирсан түүхтэй билээ. Яалтын гэрээний гарсан шийдвэрийг бүгдийг нь хэрэгжүүлж зөвлөлт холбоот улс Японы эсрэг дайнд орох нөхцөл бий болох учраас энэ дээр бол одоо нэлээд удаан хугацаанд бол энэ хэлцээ явагдсан. Тэгээд хоёр улсын хоорондын харилцааны үндсэн гол асуудлуудын зэрэгцээгээр хэлцээг мухардалд оруулж зогсоход хүргэж, маргаанд хүргэж, мэтгэлцээнд хүргэжсэн гол асуудал бол бүгд найрамдах Монгол ард улсын статус квогийн асуудал байсан. За энэ найрамдлын хэлцээр байгуулах яриа хэлцээ маш их төвөгтэй, эдрээтэй сунжраа хэлцээ оруулсан. За энэ хэлцээрийн хэд хэдэн одоо бэрхшээлтэй асуудлын нэг нь Монголын асуудал байсан. За тэгэхээр түүхийн баримтыг үзэхэд бол 7 сарын эхээр Сталин анх Сүнзивэнтэй Кремльд уулзж байгаа юм л да. За Кремльд уулзахад тэр протоколыг бичсэн улсуудаас харахад бол ширээн дээр ингээ хоёр тал суугаад Сталин Сүнзивэн лөө ингээд нэг бичиг түлхэж өгсөн. За та энэ бичигтээ танилцсан уу гэдэг. Энэ бол одоо Кримийн Яалтын гэрээний төрслийн баримт бичиг байнамаа. Энд чинь өрөөзөлт гарын үсгээ зурцсан шүү гэд. Өөрөөр хэлбэл шууд ойлгуулж шít. Тэгэхээр энэтэй бол марахгүй шүү чи, тэ? Энэ бол одоо Кримд Яалтад их гүрнүү тохирсон байгаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч өөрийн гарын үсгээ зурцсан ийм баримт шүү гэж. Тэгээд энэ одоо 45 оны 7 сар 8 сар үргэлжилсэн энэ Сталин Сүнзивэн нарын хэлцээнд орол Монголын асуудал маш их хэцүү төвөгтэй асуудал байсан л да. Хятад улс зөвлөлт холбоот улсын төлөөлөгчдийн 2 дахь удаагийн уулзалтан дээр Сталин Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Сүнзивэнд Кримийн баг хурлын шийдвэрийг мэдгдсэн. Энэ баг хурлын шийдвэрийг мэдэгдэж Рузвельтийн гарын үсэг зурсан баримт бичиг энэ байна. Чи ямар нэг асуудал хэлэлцэхээр болвол зайлшгүй энэ баримт бичгийн үндсэн дээр л яриа хэлцээр хэлэх болно гэж Сталин Сүнзивэнд хэлсэн. За ингээд Монгол улсын асуудал яригдах үед Сталин
гадаад Монгол зайлшгүй тусгаар тогтнох ёстой гэж хэлсэн. Тэгэхэд нь хятадын төлөөлөгчдийн тэргүүн Сүнзивэн үгүй гадаад Монгол тусгаар тогтнохыг хятад улс хүлээн зөвшөөрч чадахгүй гэсэн. Хариуд нь Сталин хэрвээ хятад улс гадаад Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй юм болвол зөвлөл холбоот улс алс орнодод цэрэг гаргаж Японтой гайтаж чадахгүй. Тэгэхээр хятад улс удтал Японд эзлэгдсэн хэвээрээ байх болно. Үүнийг би танарт тодорхой хэлж байна шүү гэж хэлсэн. Ер нь бол гадаад Монголын ард түмний тухайд авч үзвэл тэд хятад одод ч нэг тийг хүсэхгүй бас зөвлөлт холбоот улс дайж нийлхийг хүсэхгүй байгаа. Тэгэхээр тэднийг тусгаар тогтноолж таарандаа гэж хэлсэн баг. Тэгээ энэ улс дээрний дараа Сүнзивэн Чанкашитэй зөвлөлдөж Чанкашийн заавар шийдвэрийг хүлээж авахар болоод энэ улс дээр төр хойшлогдсон. Дунд тэргийн улс бол яагаад ч одоо бид энэ өргөн удам газар нутгийг алдмааргүй байна. Хамаагүй бид та нар зөвхөн манай одоо ёс төдий суверен эрх тий ёс төдий одоо суверенитет дор орхицгоо. Хамаагүй бид нар гадаад Монгол бүгд Монгол ард улс чинь гадаад харилцаагийнх нь бүрэн эрхийг өгье. Батлан хамгаалах цэргийн гэрээ хэлцээр байгуулах бүрэн эрхийг өгье. Зөвхөн тэр одоо ёс төдий олон улсын эрх зүйн хувьд суверен эрхийг л манайд үлдээчихэлтэй гэж Сталинаас маш их гуйсан. За Сталин бол үүн дээр маш хатуу байсан. Энэ бол байж болохгүй асуудал. Бид нэгэнт одоо Кремд, Ялтад 3 их гүрэн хилцээ тохирсон юм аа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт дайны дараа Япон эргээд босоод ирнэ. Ингээ газрын зураг дээр Сүнзивэнд харуулсан. Чи одоо манай нутгийг харж гэнэ үү? Манай алс торнтын хил хязгаарыг харж гэнэ үү? Ингээ Японч нь удахгүй эргээд босоод ирнэ. Тийм учраас биднэрт энэ алс торнтынхаа аюулгүй байдал геостратегийн үүднээс энэ бүгд Монгол ард улсын ийм их нутагтай орныг тусгаар тогтнуулах, олон улсын эрх зүйн тустай бие даасан субъект болох бол амин чухал хэрэгтэй байгаамаа. Тийм учраас энэ дээр бид нэг ч алхам ухрахгүй гэсэн. Тийм учраас одоо эцсийн эцэст Чанкаши дунд тэргийн улс ямар буулт хийсэн бэ гэхээр одоо ёс төдий гадаад Монгол бүгд Монгол улсын ард түмнээс санал асуулга явуулъя. Хэрвээ ард түмэн нь өөрийнхөө тусгаар тогтнолын төлөө саналаа өгөх юм бол бид одоо бүгд Монгол ард улсыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтооё гэсэн ийм одоо буулт хийхээс өөр аргагүй байдалд орсон юм байна. Японы эсрэг дайнд орох асуудал тий. За дэлхийн 2 дугаар фашист Герман эсрэг дайн 5 сард ингээд дуусчлаа. Гэтэл одоо 3-4 сарын дараа бид нар Японы эсрэг дайнд орно гэд Кремд амлалт авцсан байгаа шүү дээ Сталинч. Тийм учраас бол тэрний өмнө амжиж одоо дунд тэргийн улстай энэ найрамдал нөхрөлийн гэрээгээ байгуулж авах ийм шаардлага цаг хугацааны ийм шахалтанд байсан. За гэтэл энэ одоо Монголын асуудлаас болоод гэрээ хэлцээ бол маш их сунжирсан, маш их төвөгтэй байдалд орсон. Тийм учраас бол Сталин бол сүүлдээ бол одоо эрс хатууд байр суурьаа илэрхийлсэн байгаа. Энэ одоо болцлуудыг хүлээж авахгүй бол танай Манжуур Шинжааны асуудал чинь төвөгтэй болно шүү. Тэ? Та нар одоо энэ гадаад Монгол бүгд Монгол ард улсын асуудал дээр буулт хийхгүй бол бид нар харин одоо Манжуур зүүн хойд хятадыг хэлж байгаа. За Шинжааны асуудал дээр тэгвэл бас хатуу байр суурь барьна шүү гэж. Тэгэхээр бол Чанкаши бол аргагүй байдал орсон л та. Өөрөөр хэлбэл Японы эсрэг дайнд зөвлөлт улсыг оролцуулах хэрэгтэй байдаг. Японыг дарж эх орноо чөлөөлж авах хэрэгтэй байдаг. За дайны дараа Манжуур зүүн хойд хятадын тийм өргөн удам нутгийг өөрийнхөө мэдлэлд авах хэрэгтэй байдаг. Гэтэл одоо гадаад Монголын асуудлаас болоод энэ гэрээ хэлцээ хийгдэж чадахгүй бол Чанкаши бол тоглоомын гадна хоцорно гэсэн үг шүү дээ. Дунд тэргийн улс. Тэгэхээр бол цаг хугацааны тийм шахалт бол байсан. Хятадын тал бол Монголын ингээ орхичоо. Одоо байгаа статусаар нь орхичоо гэсэн ийм асуудлууд тавьж их шахсан байдаг. Тэн дээр бол Сталин харин хаа очиж хатуу байр суурь илэрхийлсэн. Тэгэхээр энэ 1945 оны 7 дугаар сар гэхэд энэ хооронд ерөөсөө Монголын улсын тусгаар тогтнолын асуудал хятадынхны хувьд Японыг буцаахих хэсэгтэй холбогдож тавигдсан байна. Сталин бол Монголын тусгаар тогтнолын асуудлыг хятадын нутаг дэвсгэрээс Япончуудын хөөх асуудалтай холбож тавьсан. Тэгэхээр энэ дээр бол Йосеф Сталины
монголчуудын өнөөгийн тусгаар тогтнол түүнийг одоо бусад улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхэд байгуулсан онцгой гавьяаг ярьдаг юм а түүхэнд. Тийм ч учраас Монголын Ахмад үе зарим хүмүүс бол Сталинд их сайнаар ханддаг. Ямар ч байсан Монголыг хятадын мөрөлдөхөөс салгаад тэдний төрөмгөөллөөс холдуулж бүрэн тусгаар тогтноход гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол яг Сталин бол яа харахгүй мөн гэж ярьдаг юм а. Зөвлөлт дундын энэ хилцээр Москвагийн хилцээр бол маш нарийн төвөгтэй маш хүнд байдалд явагдсан. Дундад улс бол гадаад Монголын статус кво гэдэг нь хятадын бүрэлдэхүүнд гадаад Монголын статус кво гэдгээр нь бол хятадын төлөвш тайлбарлаж ирсэн. Сталин бол бүгд найрамд Монгол ард улсын статус кво гэдэг бол бүгд найрамд Монгол ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөг юм а гэж. Тэгээ энэ дээр бол хоёр тал бол маш их маргалдаж ирсэн. Эдгээрийн зорилго юу вэ? Тэгэхээр Сталин түүнийг одоо түүний удирдлагынхантай Монгол гэдэг улсын тусгаар тогтнолыг ярихаа болио гэдэг асуудал тавих гэж үзсэн. Энд Сталин ятгах ямар ч байсан Японд дайнд ядагдсны дараа Азад бүгд найрамдах Монгол ард улс гэдэг улс байхгүй байх хэрэгтэй гэдгийг билзэн тавьж байсан. 45 оны 6 сарын 30-наас 1945 оны 8 сарын 14-ний хүртэл энэ хугацаанд 8 удаагийн уулзалт хийсэн эдгээр. Энэ 8 удаагийн уулзалт бүгдээрээ бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолын тухай асуудал байсан. Олон асуудал хүнд тавьсан. Би энийг бол ингээд нэг үрчлэн ярих ямар ч боломжгүй. Уулзалт дээрээ болгон маш хүнд нөхцөл болсон. Нэг зүйл хэлье. Сталин бүгд найрамдах Монгол ард улсыг одоогийн байгаа хідээр нь тусгаар улс байлгана гэдэг дээр хатуу зогссон. Хөдлөө. Чанкаши түүний төлөөлөгч нар маш олон асуудлыг тавьсан. За бүгд найрамдах Монгол ард улс гэдэг улс байгуулаад хятадаас салгаа тусгаар улс болгочих юм бол одоо төгдөөд босч ирнэ. Муу улс жишээ үзүүлнэ. Энэ Монгол улс гэдэг улс чинь. За Сүнзэвэн яг 6 сарын 30-ны дараа 1945 оны 7 сарын 2-нд болсон 2 дахь уулзалтын дээрээ Сталин унтаж байгаа нохоос ирээгээд яах юм бэ гэж хэлсэн. Тэр бар арслан гээгүй шүү монголчууд. Нохоос унтаж байгаа нохоос ирээгээд юу гэх вэ? Энэ Португалд байж. Дунд дэргийн улсын тал бол монголчуудыг ингэж л доош нь гэж үзэж ирсэн. Одоо батрыг бүрэлдэхүүний хэсэг гэж үзсэн. Дээр нь бүгд найрамдах Монгол ард улс гэдэг энэ улсад монголчуудад тусгаар улс олгох юм бол манай хятад улсын ямар ч засгийн газар цаашдаа оршин тогтнож чадахгүй. Муу нэртэй болно гэж үзсэн, гэж хэлсэн. За дээр нь бас газрын зураг гаргаж ирсэн. Дараа 7 6 дахь уулзалтын дээр одоогийн манай баг өмнө хоёрын дундуур хойгоор байх шиг байгаа. Тэр хэлнэ. Энэ хэлээ тогтооё. Одоо нэг малтмал холбоотой ингээд нэг юм хөндлөн газрын зур яваад идэх юм аа. Тэгээ энэ хэл бол манай хятад улсын эртний газрын зур байгаа хэл юм аа. Энэгээр тогтооч. Хэдийн асуудал гарч ирсэн. За дээр нь хамгийн гол нь энэ өвөр Монголын асуудал гарч ирсэн. За энэ дээр нь Сталин бүгдэнд нь хатуу байв. Хадгалсан. Одоогийн байгаа хэлээр гэж бид Кремийн баг хурал байхдаа хурал дээр тогтцсон юм аа. Одоогийн байгаа хэл гэдэг бол одоо яг ингэж байгаа хэл байж. Энэ бол бодтой. Харин наад монголчууд чинь цагаан хэрэг хүртэл нэгдсэн улс гэж ярьдаг улс шүү надад.
бид нар харин тэгж үзэхгүйгээр одоо байгаа бүгд найрамдах улсын Монгол улсын хэмжээнд яриад байхад та нар ийм сонин асуудал тавиад байна. Магадгүй бид нар монголчуудын тэр нэгдсэн Монгол гэдгийг эрх ашиг хамгаалж магадгүй шүү гэж хэлж ирсэн. Энэ бол өөр Монгол үйлдэл. Юу цагаан иргэн үйлдэл гэдэг ус байгуулсан гэсэн үг шүү. Энэ бол сүнзийвэн дэргүүдийн хүмүүс хатуу цогцол болсон л доо. За бүгд найрамдах Монгол ард улстай зурлаж иж өөр Монголооч алдах юм байна. Айгүй болов. Тэгэхээр одоо энэ дээр нь буулт хийя гэх. Тэгээд энэ уулзалтын нэг өдөр дөрөв туулсан дээр Чанкаши стадны саналуудыг хүлээн зөвшөөрөөд за нэг болцол тавьсан. Тэр нь одоо бүгд найрамдах Монгол ард улсад амьдарч байгаа монголчууд өөрсдөө тусгаар тогтнолё гэсэн ийм санал тавьбал бид нар зөвшөөрье. Санд асуулга явуулъя. Ийм санал тавьсан. Энэ одоо 10 сарын хоногийн бидний өнөөдөр ярьж байгаа. Ингэж тэгэхээр энэ стадын зөвшөөрсөн. За тийм. За яагаад энэ санал асуулгын асуудлыг Чанкаши хөндөж тавьсан юм бэ? Яагаад энэ хятад ийм сэтгэсэн? Тэгэхээр энэ 11 он монголчууд 5 замын зэрэг хөдөлгөөд үндсэндээ өөр Монголоо чөлөөлч гисэн шүү дээ. Өөр Монголоо чөлөөлч гисэн. Тэгэхээр нэг олон улсын байдлаас ингээд тэр Орос хятадын нөлөө болоод манай зэрэг татагдаад тэгээд өөр Монголын энэ 49% шүү энэ чинь 45% хэвээр байсан шүү дээ. Энэ ноёд энэ дундад иргэн улсын ятгаланд орсон. Яг тэр үед энэ сүнзийвэний байдал үүссэн шиг ийм байдал үүсчихгүй юу? Тэр үед дундад иргэн улсын талынхан за ар Монголыг ингээд тэр чигээр орхив. Өөр Монголоос алдаж магдгүй юм байна. 12 он бид ийм фидер гаргачихсан 13. Өөр Монголынхоо ноёд дотроо ажил явуулъя. Тэгээд хэд хэдэн том хорол хийсэн, ятгсан, цалин бүлгүүгийн хэвээр байлгасан ар Монголд ирж Монголын хувьсгалыг удирдсан хүмүүсийн хайсан гүн удаа гүн нарт цалин бүнлүү өндөр цалин бүнлүү амлаад өгсөн бээжэнд орон сууцаар хангасан хүрээд иргэсэн хүрээд очихоор яагаачгүй тэгээ олон өөрлөгчтэй дамжин сүрэн баажин нараас боссон тэгээд хэрэгцсэн ш. Энэ туршлагыг харсан. Тэгэхээр магадгүй энэ бүгд найрамдах Монгол ард улсын иргэд дотор дундад иргэн улс Маньчаа түүнд хайртай хүмүүс байж магадгүй гэж бас үзсэн шиг байна. Магадгүй тусгаар тогтолцоогоо эсрэг саналж өгч юм байл. Бидэнтэй байхын дээр гэж үзэж юм билүү гэсэн нэг юм нууц тал бодол айсан байж магадгүй. Энийг бол Монголын талд стадиум дэргүүтийн хүмүүс хэлсэн. Энэ Чойрсон дэргүүтээ Монголын удирдлага бол ард түмэндээ хатуу итгэж ийсэн. Энэ асуудал биш шүү дээ. Дортой явуулъя. Хэвээ. Гэхдээ Монголын насан туршсан хүн бүгдээрээ оролцсноо. Шийдвэртэй хариу өгсөн шүү. Ховын төрийн удирдлагууд чав болсон тэргүүтээ хүмүүс ер нь монголчууд бас Оросын нэлээд итгэлийг олчихсан байсан. Тэгээ Америк эднэргүүр тэгсэн байдгийг. Монголыг нэг байдлыг судлахтаа энэ одоо Оросын дагуу Оростон элчин сайдын ямч байхгүй юм байна гэж. Төлөөлөгчийн газар гэдэг юм байна. Тэр үнэхээр тийм байсан байхгүй. Төлөөлөгч гэдэг байхгүй. Одоо самбуугаар бол элчин гэж бид нар дагдаг. Цаад бол полномочный представитель бүрэн эрх төлөөлөгч гэж. Уул нь бол элчин сайд буюу одоо посол гэдэг нэрээр нэрлэх ёстой шүү дээ. Тиймгүй байсан. Яг энэ үед Сүнзийвэн энэ Ван Шицэ нарыг Москвад байх үед буюу 1945 оны 7 дугаар сарын эхээр Зөвлөлт холбоот улсын элчин сайд Иванов Монголын засгийн газарт биеэр хүрэлцэн ирж Зөвлөлт холбоот улсын гадаад явдлын яамны сайд Вячеслав Молотовын илгээсэн захилгаан утсыг Чойбесонд гардуулж өгсөн.
засгийн газарт элчин сайд биерээ ирж өмнө нь бол одоо засгийн газрын хооронд уцаар ярьдаг, биерээ уулзчдаг юм яриад яваад байсан л да. Энэ бол их онцгой асуудал болсон юм. Ийм учраас энд би цохилт өгж яриад байгаа юм л да. Тэгээ энэ цахилгаан утсанд Чойбилсон Москвад ярилцаа үргэлжсэн эрхийг хөрсөн байна. Ингээд Чойбилсон Ивановын хамт 1945 оны 7 дугаар сарын 4-ний орой Москвад нисэх онгоцоор очив. Маршал Чойбилсон Москвад айлчлахад Молотов бол 3 төрлийн цэрэгтэйгээр Винниковын нисэх онгоцны буудалдаар бол угтаж авч ирсэн. Бүгд найрамдах Монгол ард улс бол тусгаар тогтносон улс юм аа. Энэний одоо засаг төрийн тэргүүн нь бол Москвад айлчилж байна гэдгийг Хятадын удирдагч болоод Америкийн төлөөлөгчд харуулах юм зорилготой байсан. Өндөр хэмжээний яг л одоо тэр төрийн тэргүүдийг яаж хүлээж авдаг вэ? Тэр хэмжээнд хүлээж авч дэлхийн нийтэд цацсан. 1945 оны 7 дугаар сарын 4 бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайд Чойбилсон зөвлөлт холбоот улсын удирдагч Сталины урилгаараа Москва хотноо хүрэлцэн ирэв. Маршал Чойбилсон бол Москвад ирсэн явдал нь бол тухайн үед Москва сууж исэн гадаадын дипломат төлөөлөгчдийн анхаарлыг бол нэлээд сайн татсан. За зөвлөлтийн сонинуудад 7 сарын 5-ны өдрийн эхний дугаарт бол бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайд Маршал Чойбилсон ирсэн тухай тэр мэдээллүүд бүгд гарсан. Зөвлөлтийн удирдагчийн зүгээс бүгд найрамдах Монгол ард улс бол тусгаар тогтносон улс байна гэдгийг бол Хятадын төлөөлөгчдөд харуулах мөн түүнтэй энэтэй холбоотойгоор дараагийн шатанд одоо Японы эсрэг дайнд бүгд найрамдах Монгол ард улсын зэвсэг түвшнийг татан оролцуулах болон бусад асуудлыг бол одоо хэлцэх юм зорилготой байсан. Тухайн үед Сталин Японы эсрэг хийх дайнд хамт оролцох тухай ярихад Чойбилсон Японы эсрэг дайнд оролцох нь эх орныхоо тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг бацдах төдийгүй бүх нийтийн их тайвны үйлсэд хувь нэмрээ оруулж буй явдал гэж үзэхээ илэрхийлэн зөвшөөрч бэлтгэлийг хангах талаар улаан армийн удирдлагатай ярьж тохирчээ. 1945 оны 7 дугаар сарын 8-нд Чойбилсон Москвагаас Монголын зүг ниссэн. Тэгэхэд Чойбилсон буцахад мөн Москвагийн нисэх онгоцны буудал дээр Чойбилсон эрэгт нь яаж угтсан, яг тэр явахт нь хүндэт харуулж өгсөж хүндэтгэлтэж явуулсан. Ерөнхий сайд Чойбилсон Москвагаас буцаж ирмэгц Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх, зөвлөлт холбоот улсын хүчин чармайлт бүдэмжтэй болох тийш хандаж буг мэдээллэж, улсын шинэ далбааны асуудлыг улсын баг хурлын тэргүүлэгчдийн хуралд оруулан хэлэлцүүлж, улсын далбааны маяг найруулгыг батлах тухай тогтоол гарав. Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Чанкаши тулган шаардаж байлаа. Энэ бүхний эцэст Сталин Хятадын талд хандаж хэрв бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг одоо хүлээн зөвшөөрөхгүй юм бол бид дайнд оролцохгүй. Япончуудаас өөрсдийн хүчээр улс орноо чөлөөлж чадна гэж бодож байгаа бол хамаа алах хэмээн шахаж дундад иргэн улс Чанкаши бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орсон билээ. Харин хэрвээ та нар одоо ингэж байх юм бол Монгол үндэстнүүд нэгдэх асуудал гарна шүү. Тэгэх юм бол их Монгол улсын тухай яриа гарна шүү. Та нар тэрийг юу гэж үзэж байна гэж. Бүр Великий Монголия гэдэг үгээр тэгж хэлсэн. За ингээд яг энэ дайн дэлхийн 2 дугаар дайн дуусахын яг атомын бөмбөгцсөний дараа бол Япон бол 1945 оны 8 сарын 14-нд бол үндсэндээ бууж өгдөх байгаа бол Японы эзэн хаан бол дэлхий дахинд бол зарласан. Яг энэ 8 сарын 14-нд бол зөвлөлт Хятадын хооронд бол өөрөөр хэлбэл одоо найрамдал холбоотны харилцааны яг гэрээ байгуулагдсан байдаг. Энэ 2 өдөр бол яг давцсан. За энэ яг хэлэлцээрээр бол дунд тэргүүн улс зөвлөлт холбоот улс 2 бол гадаад Монголын статус квог хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн 2 дугаар дан Японыг бууж өгсөний дараа бол гадаад Монголын ард түмэн бол тусгаар тогтнолынхаа төлөө саналаа бүх нийтээр нотлох юм бол гадаад Монголыг одоогийн байгаа хэлээр нь хүлээн зөвшөөрнө гэсэн энэ нотыг бол солилцсон гэж байгаа. Ер нь монголчууд түүхэндээ хойштойч байхгүй өмнөж байгаагүй тусгаар тогтнолынхаа төлөө бүх ард түмний санал хураалтыг нэг л удаа явуулсан түүхэндээ түүнийг 45 оны 10 дугаар сарын 20-нд Хятадын засгийн газрын хүсэлтээр тийм ээ яалтын баг хурлын тэр тохиролцоог хэрэгжүүлэхийн тулд Хятадчин бол бүтэн сар Москвад хэлэлцэж тийм ээ олон дахин нааш цааш хувирч ирж
нэг сайданд хүртэл огцорч байж тийм ээ засгийн газар нь хямрч байж тэгээд гадаад Монголын ард түмэн тусгаар тогтнолоо бүх ард түмнийхээ санал хураалтаар шийдсэн тохиолдолд хятад зөвшөөрнө гэдэг. Тэгээд монголчууд санал хураалт явуулаад тусгаар тогтнолын төлөө 100% санал өгөөд ингээд манай улс маань бол дэлхийд дахин тусгаар тогтносон улс мөө гэдгээ зарлан тогтолсон. Энэ л Ялтын баг хурлын гол ач холбогдсон байгаа дээрс. 1945 оны 8 сарын 14-нд Молдов Аншизэнэр нууцлалцсан. За энэ бол их чухал. Энэхүү солилцсон нот бичигт хэрэг бүгд найрамдах Монгол ард улсын ард иргэд тусгаар тогтнох эрмэлзэлээ баталвал гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хэлээр нь зөвшөөрөх гэсэн агуулга орсон байлаа. Өнөөдөр 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай бүгд найрамдах Монгол ард улсын бүх ард түмэн эх орны хаан их төлөөд тусгаар тогтносон байдлын төлөө тэнцний түүх юм аа. 45 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дундад улсын дотоод яамны дэд сайд Ли Фэжэн тэргүүтээ түүний дагалдсан 11 хүн нийт 12 хүн бод Улаанбаатарт ирсэн. За 10 сарын 20-ны өдрийн өглөө бол одоо засгийн газрын гол төлөөлөгч нь бол Улаанбаатар хотын 5 болон 8 дугаар хороонд бол одоо очиж санал хураалтыг үзсэн. Санал хураалт эмэгцэгчтэй зохион байгуулалттай ёстой өндөр хэмжээнд бүх ард түмний энэ санал хураалт болоод өнгөрсөн. Хятадын засгийн газар бол цахилгаан мэдээгээр явсан энэ мэдээг бол хүлээж авсан боловч 1946 оны 1-р сарын 5-нд бол бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай албан ёсны мэдээллийг бол гаргасан. 45 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл Дундад иргэн улсын засаг захиргаа монголчуудыг өөрийнхөө нэг өрөлтгөн хэсэг гэж үзэж ирсэн. Та бид нар бол хятад улсын иргэн үзэж ирсэн. 1 сарын 12-нд Маршал Чавсанд нот ирүүлсэн. Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрлөө. Энээс хойш одоо танайх бол манай найсаг гүрш юм аа гэж ялалтын ялтал гэж хэлмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл Чингис хаанаас хойш Монгол улс бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдсөн Монгол улс 1945 онд болжээ. Бид хөл дээрээ зогсоход тусгай тогтнолоо олж авахд Оросын ард түмнийг үзэгдсэн хүргээг бол хизээж үгүйсгэж болохгүй. Сталины хувьд бол геостратеги маш том одоо ялт гэх юм амжилт байсан. Яагад бол Сталин бол дэлхийн 2 дугаар дайны дараа Зөвлөмпөт улсын аюулгүй байдлыг нэлэнхүйд нь яаж хамгаалах вэ гэдэг том зургаар нь харж ирсэн. За үүнийг Сталин юу гэж харж ирсэн бэ гэхээр Европч тэр Азич тэр одоо өргөн удам нутагтай тийм буферийн бүсүүд байгуулъя. Жиргэвч бүсүүд. Тэгвэл бид аюулгүй байдлаа олон жилээр найдвартай хангаж чадах юм байна. Жишээл одоо Зөв Европыг бодож ш дотроо. Европт бол. За Азид бол Монгол улсыг бодож. Ийм том нутагтай сая 1,500,000 автгаа дөрвөлжин километр нутагтай ийм том одоо буферийн бүстэй, жиргэвч бүстэй болчих юм бол бид одоо дайны дараа нэг хэсэгтээ амар тайван байна. Аюулгүй байдал хангаж чадна гэсэн. Энэ бол Сталины хувьд бол одоо геостратегийн том амжилт гэж хэлж байна. Харамсалтай нь Хятадын засгийн газар бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаад огтоосон боловч Монголыг бас эзлэн зайлгах бодлогоо ерөөс орхиог. Нөгөө л 1946 оноос бүгд найрамдах Монгол ард улсын баруун өмнөд хилнэг байдаг богдуулын орчмоор энэ зөвшөөрөл талтлах хийгээл байсан. 1947-оос 1948 онд Хятадын зүгээс энэ үйл ажиллагаагаа бүр өргөжүүлсэн. Тэгэхээр энэ баруун хил хязгаараа хамгаалах энэ тулгаралт байлдааны үйл ажиллагаанд Монголын олон 10 одоо шилдэг баатар хөвгүүд бас төрж гарсан шүү дээ. Монголчууд 11-р сарын сүүлээр Цонцын хотноо юм жижиг аваач өгөөд өгцөн
Тэгэхээр ахаад нөгөө дундад иргэн улсын чинь нэг зүйлээр сааргалсан. Тэр нь юу гэхээр за бид нар бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг одоо байгаа юм дээр зөвшөөрч гэлээ. За энэ бол хятадын ард түмний өмнө бид нар том гэмтэрийг хүнд ажил завьяас боллоо. Бидний асуу удахгүй одоо байна. Хятадын ард түмэн бид нар дургу болчихсон, хайргүй болчихсон. Яагаад гэвэл улсын юм ботсон учраас. Тийм учраас бид нар олон шатны хурлаараа хэлэлцэнэ. Гоминдааны хурлаар хэлэлцэнэ. Дундад иргэн улсын гүйцэтгэх одоо юаны дээр зөвлөлөөрөө хэлэлцэнэ. Засгийн газараараа хэлэлцэнэ. Ингээд сонжруулсан. Ингээд ийм олон хурлаар хэлэлцэх учраас бид нар энийг тусгаар тогтнолыг одоо яг тунхаглахыг мэдээ тооцоолох саналтай байна гэсэн асуулт тавьсан. Тэгсэн энийг зөвлөлтийн гадаад хэргийн яам, за дотоод хэргийн яам МКВ-д за статын дөрөвтэй өдрөг шүүж хэлэлцээд бид нар бол бас зүгээр нэг юм цаг авч байгаа биш юм байна. Америк зөвлөлтийн харилцааны асуудалтай холбогдуулаад бид нар ийм хойшлуулах асуудал тавьсан юм байна. Энийг үлдээж болохгүй. Ерөөсөө 1-р сарын эхний 10 хоногт багтааж та нар юу яа? Монголын тусгай тогтнолын асуудлыг шийд. Тунх гарга. Тэгэхгүй бол 45 оны 8 сарын 14-нд байгуулсан дундад иргэн улс зөвлөлт холбоот улсын найрамд харилцан тусгай юм гэрээ та нарыг зөрчсөн гэж үзнэ. Та нартай хийж харилцахгүй. Та босод одоо янз бүрийн улс төрийн харамтуудыг үзүүлсэн байна. Тэгээ энийг хүлээж аваад дундад иргэн улсын хан 1945 оны 1-р сарын 5-ны өдөр энэ 45 оны 10 сарын 20-ны өдрийн санал хураалтын дүнг баталгаажуулаад хүлээн зөвшөөрөөд одоо дундад иргэн улс бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтносон байдлыг хүлээн зөвшөөрлөө. Одоо ахиж асуудал байхгүй гэж ярьдаг. За гэтэл 1949 онд буюу Хятадууд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөс дөнгөж 3 жилийн дараа за Хятадын иргэний дайнд бол коммунистууд ялж Мао Цзэдун бүгд найрамдах Хятад ард улсыг байгуулсан нь Монголын тусгаар тогтнолын асуудалд бол ноцтой аюулыг дагуулсан байдаг тухай үедээ за Мао Цзэдун коммунист Хятадыг байгуулсныхан дараагаар Монголыг Хятадын нэг хэсэг хэмээн үзэж бол Чан Кайшгийн дэглэмийн үеийн одоо зөвшөөрлийг бол эсэргүүцэж за шинээр байгуулагдсан бүгд найрамдах Хятад ард улс нь за гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалцсан байдаг. За улмаар 1950 онд Сталин Мао Цзэдун хоёр бол хоорондоо уулзалт хийж за Сталин Маог бол шахсны үр дүнд 1950 онд багтаад бүгд найрамдах Хятад ард улс нь за бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч за 1952 онд бүгд найрамдах Хятад ард улс Монгол улстай дипломат харилцаа тогтоосон түүхтэй. За энэ асуудлаар илүү дэлгэрэнгүй ярил Мао Цзэдун бүгд найрамдах Хятад ард улсыг байгуулсныхан дараагаар 1949 оны 12 дугаар сар тэрээр Сталинтай уулзахаар бол Москва хотод аль бие усны айлчлал хийсэн юм. За энэ нь улс төрд шинээр гарч ирсэн Мао Цзэдуны хувьд зөвлөлт холбоот улстай харилцаагаа сайжруулах бол маш том сорилт бас боломж болсон. За гэвч энэ уулзалтын үеэр Мао Цзэдун Монголын асуудлаар бол маш хатуу байр суурьтай байсан бөгөөд за гадаад Монголын тусгаар тогтнолын асуудал нь бол тохиролцож хэлэлцэх боломжгүй асуудал гэх байр суурьтай байсан тэрээр за үүний хариуд Сталин Маод бол бүгд найрамдах Хятад ард улс нь зөвлөлт холбоот улстай сайн харилцаатай байхын тулд гадаад Монголын тусгаар тогтнолыг бол хүлээн зөвшөөрүүлэх ёстой хэмээн одоо шууд дарамт үзүүлсэн. За ерөнхийдөө зөвлөлт холбоот улсын зүгээс Мао Цзэдунд бол хэд хэдэн чиглэлээр бол дарамт үзүүлсэн бөгөөд за эхнийх нь бол мэдээж хэрэг цэрэг стратегийн салбарын дарамт байсан. За тухайлбал Ялтын баг хурлын үр дүнд дэлхийн 2 дугаар дайны дараагаар бол зөвлөлт холбоот улсын тал нь бол Манжуур болон Өвөр Монголын нутагт маш их нөлөөтэй байсан бөгөөд за гадаад Монголын тусгаар тогтнолыг дэмжихгүй бол зөвлөлт холбоот улс нь Хятадын хойд бүсдэх нөлөөгөө бол цаашид хэвээр хадгалж үлдэнэ гэж дарамтлсан байгаа юм. За ер нь бол Мао Цзэдуны байгуулсан шинэхэн Хятад орн за тэр дундаа Хятадын коммунист намын дотоодын засаглал бол тогтвортой байхын тулд
Зөвлөлт холбоот улсын дэмжлэг тэдэнд бол зайлшгүй хэрэгтэй байсан. За иймээс Мао хэрвээ Монголыг дэмжихгүй бол зөвлөлт холбоот улс нь Хятадын коммунист намыг бол дэмжихэ болох маш том эрсдэл тухайн үед түүнд бол нүрдэлсэн байгаа юм а. За үүнээс гадна 1949 онд бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсан даруйда эдийн засгийн гүн хямралд орсон тул зөвлөлт холбоот улсын зүгээс коммунист Хятадд асар их зээл тусламж болон техникийн дэмжлэгийг бол үзүүлж байсан. Иймээс Мао Цзэдун Монголыг хүлээн зөвшөөрөхгүй бол за энэ бүх зээл тусламж дэмжлэг бас байхгүй болох эрсдэлтэй байсан байгаа юм а. За мөн энэ бүх шалтгаануудаас гадна олон улсын тавцанд ч гэсэн Хятадыг ганцаардуулах талаар бас сүрдүүлсэн. За шуудхан хэлэхэд бүгд найрамдах Хятад ард улс нь хэрэв Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол бүгд найрамдах Хятад ард улсыг Хятад үндэстний их улсын хууль ёсны залхамжлагч биш буюу нэг ёсондоо Тайван руу зогтсон Чан Кайшигийн засгийн газрыг дэмжиж эхлэн гэж дарамтлсан байдаг. За тухайн үед Мао Цзэдуны Хятад улс нь бол барууны улс орнуудтай ямар ч гадаад харилцаа холбоогүй дан ганц зөвлөлт холбоот улстай түшиглэж байсан шинэхэн улс байсан тул за Маод бол зөвлөлтийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байсан. За ингээд Мао Цзэдун энэ бүх дарамт шахалтын эцэст 1952 онд Монгол улстай дипломат харилцаа тогтоож за Эдчин сайдын яамдуудаа харилцсан нэг нэгнийхээ нутагт байгуулсан түүхтэй. За ингээд харуул Сталинд дуртай эсвэл дургугаас үл хамааран Монгол улсын тусгаар тогтнолд бол асар их үнэтэй хувь нэмэр оруулалт нь бол бас маргаангүй түүхэн үний юм. За гэхдээ Сталин мэдээж хэрэг гагцхүү зөвлөлт холбоот улсын эрх ашиг за үндэсний эрх ашигын сонирхол дээрээ тулгуурлаж гадаад Монгол улсад бол дэмжлэг үзүүлсэн бас нэг гарцаагүй үний юм а. 1960-аад оны дундаас 90 хүртэл нэг 30 жил чинь манай нөхцөл байдал, гадаад нөхцөл байдал үндсэндээ нэг л хүчин зүйлээр тодорхойлогдож байна шүү дээ. Энэ бол зөвлөлт Хятадын өрсөлдөн, сөргөлдөн, мөргөлдөн дайн гарах шахаж ирсэн. 1969 онд бүгд найрамд Хятад бас цөмийн хэд хэдэн туршилтыг угсруулж хийсэн. Анхны туршилтаа 1966 онд хийсэн л дээ. Энэ яг халах голын байлдааны ялтын 30 жилийн хойд тохиосон юм. Юм учраас бид 1969 онд үндсэндээ гадаад ертөнцид хандаад бид бол бүгд найрамд Хятад улсыг дайснаа зөвлөлт холбоот улсыг холбоотноо сонголоо гэдэг мэдээлэл тухайд хийж байсан. Дараа нь 1978 онд бүгд найрамд Монгол ард улсад цэргийн аюул зовлон хийлэл бүгд найрамд Хятад улсын зүгээр учрлаа гэдэг албан ёсоор бид над бичгээр мэдэгдэж байсан. Тэгэхээр энэ үйл бол ерөөсөө зөвлөлт Хятадын харилцаа Монголын тусаар тогтнол Монголын гадаад орчин нөхцөл байдлыг л тодорхойлж ирсэн ийм үе байна. Гэтэл 1960-аад оны дундаас хоёр хөрш маань хоорондоо сөргөлдөөд зүйлдээ мөргөлдөх шахаад бид чинь бараг 30 гаруй жилийн туршид хоёр хөршийн хооронд болцсошгүй тэр дайны цэргийн шууд аюул занал хуулийн дор амьдарч байлаа шүү дээ. Гэхдээ л бид хөгжлийн асуудал дээр анхаарч байсан. Бид яаж ийм одоо бас аз завшаан гэдэг юм одоо ийм хүнд нөхцөлд хөгжлийн асуудал дээр анхаарах боломж гарч байгаа гэж. Энэ дээр бол яа харахгүй одоо бидний өмг төшиг болж исэн зөвлөлт холбоот улсын хамтын ажиллагаа тусламжийг бол дурдахгүй өнгөрөхгүй байж болохгүй. За Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагад эдсэх асуудлын хувьд харин анх 1946 онд зөвлөлт холбоот улсын зүгээс Монголыг нүүбэд эсрүүлэх хүсэл тавьсан боловч за Америкийн нэгдсэн улс болон барууны улс орнууд бол энэ саналыг бол тухайн үед эсэргүүцэж байсан. За учир нь Америкийн нэгдсэн улс нь Монголыг бол зөвлөлт холбоот улсын дагуул улс гэж үзэж байсан тул за зөвлөлт холбоот улсын нөлөөг тэд бол тухайн үед өргөжлүүлэхийг бол хүсээгүй. За үнэхээр ч бас бодит байдал дээр бол бид дагуул улс байсан бол маргаангүй үнэн. За улмаар 1955 онд бол зөвлөлт холбоот улсын зүгээс дахин нэг удаа санал тавьсан боловч за Америкийн нэгдсэн улс Их Британи тэргүүтээ барууны холбоотнууд мөн эсэргүүцсэн. За энэхүү хоёр дахь удаагийн эсэргүүцлийнхэн дараагаар зөвлөлт холбоот улсын зүгээс барууны эсрэг бол дипломат хариу үйлдэл хийж эхэлсэн бөгөөд за зөвлөлтийн зүгээс Америкийн нэгдсэн улсын дэмжлэгээр нүүбэд нэрийг нь дэвшүүлээд байсан Австри болон Япон улсуудыг бол харилцсан эсэргүүцсэн байдаг. Нэг ёсондоо бол 1955-аас 1961 оны хооронд за барууны ертөнц болон социалист ертөнц хоорондын дипломат тэмцлийн он жилүүд байсан гэж хэлж болно. Америкийн нэгдсэн улсын хувьд Монголыг нүүбэд эсрүүлэхийг эсэргүүцэж байсан үндсэн хоёр шалтгаан байгаа юм.
За эхнийх нь бол Америкийн нэгдсэн улсын зүгээс зөвлөлт холбоот улсын нөлөөнд байгаа коммунист улсуудыг нүүбэд эзсүүлэхийг бол одоо хүсэхгүй байсан явдал. За хоёр дахь нь гэвэл харин 1955 онд за Өмнөд Солонгос улсын одоо нүүбэд эзсүүлэх гэтэл за зөвлөлт холбоот улс нь Өмнөд Солонгосыг бол эсэргүүцсэн тул за Америкийн нэгдсэн улс үүний хариу болгож Монголыг бол эсэргүүцсэн гэж үздэг. За нэг ёсондоо бол Америкийн нэгдсэн улс болон зөвлөлт холбоот улс хоёр аль нь за нэг нэгнээсээ болоод олон улсын дипломат төвшөнд бол гацаанд орчихсон байсан байгаа юм а. За иймээс тэд 1961 онд яриа хэлэлцээр хийгээд Америкийн нэгдсэн улс нь Монгол улсыг нүүбийн гишүүн болох асуудлыг дэмжих болно. За хариуд нь зөвлөлт холбоот улсын зүгээс Өмнөд Солонгосыг бас нүүбийн гишүүн болох асуудлыг бол харилцан дэмжихээр дипломат хэлэлцээр амжилттай хийсэн байдаг. За үүний үр дүнд бид бүхэн нэгдсэн үндэсний байгууллагад аль бие ёсоор гишүүн орноор эзсэж, за тусгаар тогтнолоо бол баталгаажуулж, за өөрийн дуу хоолойгоо олон улсын түвшинд хүргэж, гадаад бодлогоо бол бие даан тодорхойлох боломж бүрдсэн түүх. Зүгээр хамгийн сүүлийн жишээ 1989 онд тухайн үеийн бүгд найрамд хятад тулсан удирдагч Дэн Сяопин 89 оны хавар зөвлөлтийн удирдагч Горбачевтай уулзахдаа хоёр улсын харилцаа хэвийн болохтой Монголын асуудлыг хүндсэн байдаг. Дэн Сяопин Горбачевд хандаж хэлэхдээ бид Монголын асуудлыг ярилцъя гэдэг саналыг 1954 онд тавьж байсан. Гэвч хөргөшөөс бидэнд хариу хэлэхдээ монголчуудтай л одоо ажиллах хэрэгтэй гэсэн хариу өгсөн. Ингэснээр татгалзаж байна гэдгийг гэж бид ойлгосон. Үүний дараа 1.5 сая хавтгай төвлөрчин километр нутагтай гадаад Монгол гэгч одоо юм газар нутаг манайхаас салж явсан гэж. Энэ бол одоо тухайн үеийн бүгд найрамд хятад улсын хуучин сүлжэлтэй удирдагчдаас хамгийн сүүлд Монголын газар нутагт өнгөрцсөн мэдээлэл байсан л да. Гэтэ энэ бол дөнгөж саяхан шүү дээ. 35 жилийн өмнө болсон үйл явдал. Энэ тэгээд энэ Танамын Альманы талбай дээр жагссан одоо хятад оюутнуудын зүгээрс нэлээд хүчтэй нэг дуу хоолой сонсгож исэн юу вэ гэхлээр энэ төр засгаа нэг буруутгаж исэн энэ ар Монголыг эзэлж авсангүй. Энийг одоо ингээд дураар нь тавилаа. Одоо энэ Монголыг бол эзэлж авах хэрэгтэй гэж одоо төр засгаараа шахал тавьж исэн гэж одоо бас яригддаг л дээ. Энэ юу н ортой юм уу? Тий, энэ бол ортой. Энэ бол ортой. Яагаад вэ гэхээр одоо оюутнуудын тийм зохион байгуулах холбоо нийгэмлэг байгаа боловч тэр нь одоо бүгдээ ингээд чи энийг чи тэрийг ярихсан тийм юм бол байхгүй. Тийм болохоор оюутнууд бол ийм бол ганц нэг гаргаж ирсэн үнэн. Тий, ганц нэг гаргаж. Одоо тэр яриач дуусааг өнөөдрийн хятадын одоо маш чанга хяналттай сайтд бол Монголын асуудлыг байнга ярьдаг шүү дээ. Одоо Монголын нэгтгэх ёстой, Монголын хязгаар нэгтгэж байгаа. Одоо Монгол одоо эдийн засаг нь өх орноосоо салаад одоо эдийн засаг нь маш муу байнга ярьдаг. Тий, одоо хүртэл ярьдаг. Одоо өнөөдрийн мэдээлэл рүү ороход ярьж л байдیں۔ Тэр бол сонирн биш. Хятад хүн бол хязгаар тэр ярина. Тий. Энэ бол оюутны хөдөлгөөнтэй шууд холбоогүй асуудал. Зөвхөн тэр замбраагүй байдал гэдэг юм. Тэр нөгөө чөлөөтэй нөгөө агшны ашиглаад нэг л оюутан хүн юм уу, хятад хүн юм уу тэрийг ярьсан яриа. Түүнээс энэ яриа бол энэ 30 жил байдаггүй, энэ 100 жил дуусаагүй хаа. Тийм. За би ингээд хятадд явж байгаад нэг удаа таксинд суулаа. За тэгээд таксинд суусан чинь хаанаас ирсэн чи гадаад юм уу гэхээр тийм би Монголоос ирсэн гэсэн чинь монголчин гадаад биш шүү дээ. Монголчин манайх шүү дээ гэдэг. Тэгэхгүй тэгэхээр би өвөр Монголоос биш ар Монголоос ирсэн. Тэгээд энэ тусдаа ус эд юм аа гэсэн чинь үгүй ар монголч гэсэн манайх гэдэг хэвгүй юу. Тэгээд ингээд Чингис хаан ингээл дэлхийг бараг талын эзэлж исэн. Энд тэр Монгол улсд бол ийм олон төгс соёл хэдэн зуун мянган жилийн төгс соёл байгаа. Бас одоо яг одоо цаг үед өөрсдийн гэсэн улс төрийн одоо ерөнхийлөгчтэй өөрсдөө тусгаар тогтносон улсаа гэж хэлвэ. Тэгээд ингээ ойлгохгүй заяа. Тэгээд дахиад ингээ хятад хүмүүстэй ингээ зөвхөн хятад биш. Америк хүмүүс Монгол гэж бараг мэдчихгүй. Вьетнам хүмүүс Монгол улс яа нү энэ яг үнэ хамаагүй. Сая миний ихэнд ярьсан юмнэр таны уур чи хурж байгааз. Яг энэ уур хурж байгаа ямиг бусад улсынх нь битгий гаргаад Сайн мэн үү? Наав Нүрцэд гэдэг. Би түүхийн ухааны доктор, хятад хэлний багш юм хүн байгаа. Өвөр Монголын өөртөө засах орны Монгол түүх судлалын дэд сургуульд одоо ерөнхийдөө магистр доктор суралцаад нийтдээ 9 жил тэнд сураад амьдэрсэн. Хятад өвөр монгол хүмүүсийн дунд ингээм амьдраад олон жил болсон. Тэгэхээр энэ тэндээс айгүй их мэдээлэл сонсдог байхгүй юу?
гадуур явахаар тэр хятад хүмүүс Монгол хүн гэж мэдчихээд дандаа ар Монгол гэж яриад байдаг байхгүй юу? Ар Монгол гэж хэлж байгаагийн бас цаад нэг шалтгаан нь бидний чинь хятадын одоо нэг мууж байгаа хэврээ байгаа гэж хараад байдаг байхгүй юу? Та нар угаасаа л бидний нэг хэсэг байсан. Тэрний зүгээр өөр хүрээд та өөрийнхөө нүдийг хараа. Мэлхий шиг бүлтрэх байгаа юм шиг ийм нүдтэй Монгол хүмүүс юм биш гэж заахгүй юу? Тэгэл байдс чи миний талбар ингээл зү тас гэж буугаа авчиж байгаа байхгүй юу? Жолооц чи нөгөө усныхаа нэг бүр юм амар шилэн сав тэрөөр ингээл миний талбараа зогцсон байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг бүр ингээд хагартал зогцож байгаа байхгүй юу? Энэ Монгол гуйлах чинь бидрийг доромжилсан гэл ингээд яаж яахт ямар ч амар солиотой үнтэй аж таарсан. Бид нар өнгөрсөн түүхийн алдааг нь тавтаж яваад байна ерөөсөө. Одоо хятадын төрлөө очинд айгүй их тэгж зээл тусламж аавна. Тэд чинь биднэрт дуртай зээл өгнө. Түүх соёлоор нь уусгах, хоёрт үр зээлэнд оруулах. Маа түр яг үнэн шударгыг хэлэх юм бол жоохон тийм оюунлаг биш мэдлэг боловсролын үед айгүй сул шууд хэлэх юм бол жоохон бядуу гэж хэлж болно. Тэгээд ийм төр хятадын одоо тэр айхтар бодлого боловсруулдаг, тэр айхтар хүчтэй тий коммунист намыг удирдах байгаа тэр хүний өдөөс энэ байдлаараа одоо ахаад нэг хэдэн жил харилцаад явах юм бол ер нь бол залгуулахад айгүй ойрхон амархан байгаа гэсэн үг. Чи ямар мэрэгчлээ байх чинь ерөөсөө хамаагүй. Чи түүх судлаач байх албагүй, түүхийн багш байх албагүй. Гэтэ чи тодорхой хэмжээгээр мэдэх ёстой түүхийн асуудлуудаа заавал мэдчих шаардлагатай байдаг байхгүй юу?